Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Томорон тавтамаар л гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Очро, хөтлөгч Заяа, найруулагч Мизүү, сэтгэл зүйч Амар санаагийн хамт та бүхэндээ ингээд том өрөө хүргэж байна. Амар санаа өрөөрөө орчжээ. Тэгвэл амар санаа хасчаараа. За манай том өрөөний Тийм дураараа зөв зөөлөн буудан дээр сайхан тухлан суугаараа. Тэгээд өнөөдрийн том өрөөнд ярилцах сэдв бол халуухан дариухан ялуухан очроо амар доор суугаад байгаа юм бэ. сэдвүүд байх болно. Нөгөө том өрөөний нэг үүдэнд нэг хатавчнд суугаад байгаа юм шиг те. Гэрээр ярих юм бол нэг гэрээ нэг хатавчнд суугаад Яг байгаа. энэ нөгөө нэг би чээж богинтэй гэсэн үг. Хоёрын болгонгууд хоёрын чээж урт хөл богино. Угаасаа тэг шарагддаг. Гүгүү энд ерөөсө зээжний богинд биш очроог нь толгойд харагдаад байна. Сарин суудал дээр сууж байгаа юм чи чээж нь богинох учраас ингэж богино. Доошоо Хоёр ч бүр юм хөлнөөсөө 2 дахин илүү чээжтэй юм. Хоёр бараг нөгөө тийшээ хараа яв гэхгүй дээ. Нөгөө тийшээ яаж Толгоогоороо тий. За ингээд бидэнтэй хамтаага сонсогч танд баярлалаа. Мэдээж радиогоороо 355-1045 цагийн минь вебсайтаар мөн гэр бүлийн радио 100.5 гэх кириллээр бичээд манай Facebook дээр байх пэйж руу ороод бидний дүрстэйгээр үзэж сонсож байгаа сонсогч танд өглөөний минь дахин хүргэе. Радиогийн 1-р студид хин байгааг та дуулсан бол одоо харин өнөөдрийн сэдвийг танд дуулгахад бэлэн болсон байна. Мөн шууд утас 9986 1045 дугаарлуу залгаад та бид нартай бас үзэл санаагаа шууд хуваалцах болно. тийм ээ 9986 1045 Тийм та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 1045. Хамтран ажиллахыг хүсвэл 88 66 1045. Маркетингийн утасны дугаарыг давтан хэлье. 88 66 1045. Гэхдээ бид нар нэг юм сонин сул үг хэрэгэлдэв юм байна те. Ямар? Нэг юм тимээ мэдээж. тийм ээ чи энэ хүний үг. Тийм ээ чи сул үг биш шүү дээ. Эн чин гадаадаар бол тэ yes гэж шүү дээ тий. Энийг ч монголчилж хэлж яахгүй тийм ээ. Монголоор заавал yes окей. Үгүй ээ гэдгийг бид нар айгүй хэлдэв юм биш нэрэ. Үгүй ээ гэдгийг. No. Би чамтай ингэ санал нийлж байгаа заяо. Гэхдээ гүү тэр гэж байгаа хэлдэг. Маях та тиймэрхүү сул үг амьдрал балаа юмнууд их байдаг тий. За ингээд өнөөдрийн сэдвийг яриа. Өнөөдрийн сэдв болвол өнгөрсөн юм өнгөрсөндөө гэдэг сэдвийг ярьцах гэж байгаа заяо. Гэхдээ санал асуулга маань юу гэж явж байгаа вэ гэхээр өнгөрснөө мартах ёстой юу? санах ёстой юу гэдэг сэдвээр ярилцах гэж байгаа. За тэгээд өнгөрснөө мартах ёстой юу? Санах ёстой юу гэдэг сэдвээр. Тэгэхээр мартах ёстой, санах ёстой гэж санал асуулгыг эхэлчихсэн байгаа. Та үүнд саналаа өгчхөөд бид нар холбогдож орж ирээд эсвэл комент хэсэгт яагаад яг ийм хариултыг өгсөн бэ гэдгээ бичээрэй. Ингээд өнгөрснийг мартах ёстой юу? Санах ёстой юу? Саналаа өгцөө. за энэ бол ингэж байгаа. Би энэ Санал дээр өгцөө. Та хоёр өгсөн юм уу? би өгөөгүй. Энэ хоёр дээр яг өгөхөд гитсэн юм санал асуулга байгаа байхгүй юу? Аюу Санах ёстой. Би тэгж болоос өрөөсгөл загинж болохгүй. үгүй өрөөсгөл загнаагүй. Би санах ёстой. Энэ дахиад нэг юу загнаагүй байна. Дахиад нэг юм байх хэрэгтэй байхгүй юу? Санах ч ёсгүй, мартах ч ёсгүй гэдэг юм байх хэрэгтэй байхгүй юу? Пол. Завааруулаад байж ах хэвээр. Тийм аваарсан юм бол байх За, ёсгүй. За одоо би бол өнгөрснөө мартах ёстой юу, санах ёстой юу гэдэг дээр би өнгөрснөө санах ёстой гэдэг дээр саналаа өгч байна. За Эрка. Би яг чиний эсрэг өгсөн юм байна. Мартах гэдэг. Март дээр юм уу? За тэгвэл та хоёрын голд гэхгүй тий. Нааш. За Угаасаа л нааш орсон дээр шүү. За алинд нь ч гэсэн би ер нь хоёр талаас нь л юм Заваарах юм байна уу? За харахаа тий. За тэгээд За байс. За яагаад мартах ёстой гэдэг дээр би санал өгмөргүй. бодолж байгаа. Яг хаа би ингэж л бодоод байгаа юм л да. Тэг нэг тийм өнгөрснөөс яг санаад ч яах юм бэ л гэдэг л бодол төрөд байгаа хгүй юу? Тий. Тэгвэл мартаад ч яах юм? Гүг яг мартаж чадчихвал мартчмаар байна. За. Тий. Мартчвал их зүгээр л санагдаад байна. Сурамжаа бол би авцсан шүү дээ аль үдээ. Санаадах шаардлагагүй би сурамжаа бол авцсан. Мэдрэмж одоо юм нь бол надад үлдсэн. Тэрийг бол дахин санаадах ямар ч одоо шаардлага байхгүй л мэдрэмж төрөөд байна. Ингээл зүгээр ерөөсө мартаж чадчихвэл гэдэг байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр ер нь бид нар бол чадахгүй. Нэг юм балер зууралдан бахаа байхгүй бид нар ч өөрсдөө. Гэхдээ угаасаа мартаж нэг хуучин байгаа юм чи. Одоо нэг ингэдэй хүмүүс нэг тэгдэг байсан. Хуучин бид нар тэгснээ сайхан байж үлээ гэл тэгдэг байхгүй. Би яг нэг тийм хүмүүстэй ажиллаж үзсэн хэсэг.
тэр шиг хэцүү байдаг юм бэл. Нэг юм аа ингээд хөгжүүлэх гээд байгаа юм хэр яг хөгжүүлэх гээд байгаа юм биш юм шиг байгаа. Тэгдэг байж билээ гал ингээд хуучин руу хаал явах гээд ах шиг байгаа. Тэгвэл тэгэл хуучин руу л явал да гэмээр санагдаад байгаа байхгүй. Цаг үе өөрчлөгдөн, юм өөрчлөгдөн. Тэгэл мартчмаар шүү дээ болж ивэл те очроо. Мэдхгүй одоо би бол Яг нэг дундыг л ярина шүү дээ. Тэгээ дундыг би бол одоо дундыг ярих гээд байгаа. Санагч чи яагаад санана гэдэг байгаа. За би бол санана гэдгийг хэлье. Одоо жишээлбэл Эркагийн хувьд ярьж байгаа жишээгээр нь ярих юм бол ер нь бол нөх хувь хүний онцлогоос шалтгаалаад санах мартах гэдэг чинь бас нэг өөр зүйлүүд байгаа байхгүй. Одоо миний яг өнцгөөс ингэж ярих юм бол би санах гэдгийг яагаад ингэж бодож байгаа вэ гэхээр тухайн зүйлийг би муу зүйлээс нь сайн зүйлээс нь мартахгүй байна гэдэг нь тэрэндээ би ингэж шаналаа заваад эсвэл тэрэндээ ингэж үдэгдээд уягдаад байна гэсэн үг биш байхгүй юу? За яа гэсэн үг хүний дурсамж ахгүй хүн чинь нөгөө бид нар зөндөө нэвтрүүлэг болгоноор ярьдаг штэ. Хүн дурсамжаараа хөглөгдөж ирээд өрөөгөө тэмүүлдэгэ гэж ярьдаг штэ. Тэгэхээр ямар ч дурсамжгүй хүн ирээд өрөөгөө яаж юу бодох юм бэ? Хөглөгдөөл одоо жишээлх юм бол Эрка ярьлаа бас сая. Би одоо жишээлх юм бол одоо нөгөө өмнө болсон зүйлээсээ би сургамж авсан болсон. Одоо тэгэхээр би уршийн авмаараа нэг гэж штэ. Тэгэхээр тэр сургамж авсан зүйлээ ч гэсэндээ яагаад мартах гээд байгаа юм? Мартаал тэгэл. Хай бастагаа сонсороо чимээгүй. За. Хоёр хоорондоо мэтгэлцэж байгаа би багш нь те. Хэвээ гоё шүү. Гэтэ ер нь яагаад мартах гээд байгаа юм гэдэг чинь өөрөө юу байгаа аахгүй. Гэхдээ яагаад санах гээд байгаа юм? Харин яагаад санах гээд байгаа гэдэг чинь учиртай. Яагаад санах гээд байгаа гэдэг чинь хүн хэн байснаа байнгын санах гээд байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэг би тийм хүнээс ийм хүн болчлоо гэдэг биш. Гэхдээ тэр үйл явдлыг нь мартчихад би хэн байснаа мартахгүй шүү дээ. Үйл явдлыг ингэж одоо жишээлбэл тэр мартахыг хүсэж байгаа үйл явдлаа хүн өөрөө мартал та. Гэхдээ ерөнхийд нь өнгөрсөнд болсон бүх зүйлээ мартдаггүй шүү дээ хүн. Угаасаа мартъя гэж хүссэн ч мартагддаггүй. Мартдаггүй болохоор би мартах гэдэг юм. Хүний тарих, оюун санаатай бүх юм чинь холбоотой учраас яг л ингээд нэг зураг шиг, кино шиг ингээд ой бодол санаанд байна. Тэр тусмаа аз жаргалтай хорон бүчүүдээс илүү хамгийн хэцүү зүйлүүд хүний тарихынд байнгын хадаастай байдаг шүү дээ. Ер нь ийм байгаа дээ хоёроо. Та хоёр одоо хоёр талаас нь үзээд шүү дээ. Энэ хоёр чинь хоёр тишээ туйлын юм гэж байхгүй. Нэгэн дээр нөрөөсгөл ийм юм байдаг юм байна. Ер нь бүхнийг санагч буюу мартахгүй хараал гэж юм байдаг юм. Яа ямар муухай мартахгүй байх зөө амар. Миний ачраа. Тэгтээ нөгөө талд Коби миний найз. санахгүй байхын аюул гэж байдаг юм байна. Яг зөв. Аюул юм ба шүү дээ. Харин тий аюул бас хараал бас аюул нь дээ. хараал адилхан хараал. Тэгээ чинь нөгөө хоёр талдаа болчихж байгаа байхгүй. За энэ нөгөө нэг мартахгүй байхын хараал гэдэг нь юу вэ? Шинжлэх ухаанд нөгөө гипертимиз гэж одоо нэг юм гэдэг маш ховор хам шинж байдаг юм байна. За энэ юу гэхээр нөгөө нэг ийм онцтой хүмүүс амьдралынхаа хорон мөч бүрийг жишээ нь 10 жилийн өмнөх тийм ээ. Одоо тэр болсон үйл явдлуудаа ямар хувцастай юу өмсөж байсан гэх мэтлэн деталь хин одоо юу хэлснийг хүртэл секундээр нь сандаг ийм өвчин байдаг юм байна. Хараал байгаа юм шүү дээ. Энэ бүр хараал. Үгүй энэ угаасаа хараал юм шүү. Өнгөснийхөө бүр деталь бүх юмнуудыг бүр ингээ нарийн ширээ. Яна тэгэд манай бүгд бүгд тийм шүү. Би яг 10 жилийн өмнө сургууль одоо ингээл 10 жилийн өмнө би тэр байрнаас гарсан тэр орсны тэтгэр шатныхын тэр одоо цементэн тэгж эмдэрсэн байсан те. Эмдэрснийхэн чулууг нь аваад би ингээ бүр ингээ детальч мэддэг хүмүүс бол энэ бол хам шинж гэж байна. Өвчин. За тэгэхээр эдгээр хүмүүс дэлхийн хамгийн ухаантай эсвэл хамгийн аз жаргалтай хүмүүс байж чаддаггүй маа гэж байгаа. Яг тэгж детальч санаж байгаа бол харин ч өнгөрсөн үеийн бүх гомдол харамсал өвдөлтийг өнөөдөр яг одоо болж байгаа мэд асралтгүй мэдэрсээр байгаа сэтгэл зүйн асар том дарамтанд ордог гэж байна. Тийм байна. Тэгэхээр тарих хуучин дурсамжаа устгаж байж л ерөн шин зүйлийг яадаг гэсэн үг. Миний очроо. За тэгэхээр нөгөө талд нь нэг юм хэлий. Тэгвэл санахгүй байхын аюул гэдэг нь яг үг хэлээд байгаа юм гэхээр за тэгвэл бүгдийг мартаад цэвэр цаас шиг амьдрал яах вэ гэж байгаа. За энэ дээр түүхч Жорж Сантайна гэж нэг хүн байгаа. За өнгөрсөн үеэ санаж чаддгүй хүмүүс тэрхүү алдаагаа дахин давтах тавилантай байдаг. Яг зөв. Би нэг хэлэх гэдсэн. Магадaltaй байдаг. Тэгэхээр өнгөрснөө бас санахгүй байх нь аюултай. Үгүй ээ. Санахгүй бол байгаа шүү дээ. Өнгөрснийхээ алдсан алдааг санахгүй байна гэдэг чинь ирээдүйд дахиад тэрийг алдаад яваад байх магад аюултай гэсэн. Тэгэхээр энэ дээр яг хоёрын гол нэг зүйлийг хэлэх гээд байна л да. Юу хэлэх гээд байгаа вэ гэхээр ердөө л мэдрэмж өнгөрснийхөө мэдрэмжийг мартаж мэдлэгийг нь үлдээх хэрэгтэй болчихж байгаа. Ваа. Яа нэг нэ өнгөрснийхөө мэдрэмжийг нь мартаж мэдлэгийг нь үлдээ. Тийм шүү дээ. Тэр чинь хэлээд шүү дээ би. Тэр чинь хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо манай найруулагч ингэдгээс мэдэн орж ирсэн байна комментээр. Юу гэдгээс хамаарад мартах санахаа шийдэх юм уу гэдэг нь энэ үнэхээр философик юм аа тийм ээ. Үнэхээр философик үгийг ямар гүнзгий гаргаж ирж байна. Би бол хараа бүр ингэж бодоод байгаа хгүй. Бид нэр ингэ шийдэж чадахгүй байгаадаа л гол асуудал байгаа даахгүй. Мартахгүй байхгүй амар заваа.
Тэр чинь ингээ мартагддаггүй байхгүй нэг юм муухай дурсамж чинь. Сайхан дурсамжууд бол баг мартагдчихаг. Мэдрэмжийн март. Одоо тэнд жишээ ярил л да тий. Өнгөрсөнд би тэр нэг найзтайгаа ингээд муудалцчихлаа. Тэнд би амар ингээд шар хөдөлжсэн нэг мэдрэмж штэ. Тэр мэдрэмж нь гарцсан бол тэгэл болоо. Тэрийг санахад зүгээр. Тэр үнтэй ингээд зодолж исэн тэгвэл тимийн харьцаан дээр зодолж исэн байна. Тэгвэл дараа нь тэр ирээдүйд тэр найзтайгаа уулзахдаа би ингэж хэлвэл энэ хүн ууралдаг да. Би энэ үнтэй одоо уулзахдаа ингээд зодолдохгүй байх боломжтой та гэдэг. Зодолтмоор штэ. Яг хоёлаа явж за яг хоёлаа гарах юм бол бас те би бас нэлээ үзсэн шүү. Тухайн үеийн нөгөө мэдрэмжийг одоо юм байгаа бид гуравт айгүй сайн мөн чанар байгаа гэж би харж байгаа. Бид гурав ингээд юм огцсон заяа. Юм хурц. Гэхдээ ийм цагаахан хүмүүс чинь тухайн үед ингээд цаас шиг тий. Айгүй хурдан тухайн үйл процессуудаас сургамж аваа явдаг. Өнгөрснөө мартдаггүй. Тэр мэдрэмжээ бол мартчихдаг цагаахан хүмүүс чинь. Тий. Өнөө. Тийм учраас өнгөрсөнгөө тоохгүй ярьдаг. Тэн дээр тэгжсэн те. Одоо бол тэхгүй байгааг ингээд сураа явчихдаг байхгүй. Айгүй зү. Ер нь бол яг би очроог хэлж байгаатай бол санал нэг байна. Үгүй би очроо хоёулаа надтай санал нэгдгээс. Би санал нийлж байгаа. Угаасаа энэ хардаа энэ чинь өнгөрсөнд болсон зүйлээ хүн мартаж чаддгүй юу гэвэл угаасаа чаддгүй байхгүй юу? Харин тэнд төрсэн мэдрэмжийг бол хүн мартаж болдог байхгүй юу? Тийм. Яах аргагүй болдог. Одоо жишээлбэл миний амьдралд болж исэн янз янзын одоо асуудлууд эдээ юу эдийн те тэднүүдийг тэр мэдрэмжийг нь бол би мартсан л байгаа шүү дээ. Одоо Эрка мартахгүй байна гэдэг. За Эркагаас жишээ асууя. Үгүй наа чин зүгээр зөрүүдэлж байгаа. За аль дээр за чи ингээд эхнэртэйг нэг жоохон маргасан гэж шүү дээ тий. Жоохон маргаан би болсон өөрөө ярьсан шүү дээ. Ягаа нөгөө Тэгвэл яриад амар гом ойлгох гэдэг. Одоо тэр мэдрэмж чи байгаад байгаа юм уу? Тэр байхгүй л байхгүй. Эрка аль үшээ тэр мэдрэмж байхгүй болцсон. Тэрэн дээрээс аль юм сурцсан байхгүй болсон шүү. Юм сурцсан байгаа. Хэрэлж явахдаа байхгүй болчихсон шүү дээ эхнээс. Харин тэгэхээр эхнэртэй хэрэлдэхэд 10 минут хэрэлдэхэд 10 минут хэрэлдэхэд юунаас олж хэрэлсэн мартчих жоох байхгүй би. Тэгснэ юу тэр мэдрэмжээ мартдаггүй хүмүүс гэж бодоход ингээд бодонгууд дахиад нөгөө шар хорн орж ирээд идэг. 10 жилийн өмнөхийг. байгаа. Зарим юм дээр ордон шүү те. Тим хүн байгаа. Ер нь тим үеч гэж байгаа. Одоо жишээлх юм бол иймэрхүү асуудлаас болоод одоо нөгөө уран сайхны кино янз янзын кинонууд байна шүү дээ. Энэ кинонууд чи хүний амьдралаас сэдвэлэн бүтээгдсэн байдаг шүү дээ. Чингис нь өөр яриад байгаа юм. Киноноо шүү. Нэг яагаад хүний амьдралаас сэдвэлэн бүтээгдсэн юу болсон юм? Киноноо шүү. Өглөөнөөс хойш дөрсөн шүү. Мөн би өөрийнхоороо байна шүү дээ. Яач чадаа юм бэ? Гар ураг нь харалтай. Нэг л романтик харагдав. Романтик байгаад байгаа юм нэг. Энэ одоо тэгээд хоёрт бүр романтик байна үү те? Надад нэг юм кейс байдаг байхгүй юу? Гэтэ очроо ямар сонир романтик юм дуртай юм бэ? Одоо очроо хараад романтик болоод суучих. Биш ийм нэг кейс байдаг. Аха. Юу гэхлээр нөө би бүр ингээ баг бахта. Одоо тэр чин цэцэрлэгийн 4-5 настай байсан. Ээж нөгөө намайг ингээд яг нэг амар болон хуралд суух га намайг ингээд дагуулад ээжтэйгээ би гарна гэд хоёлаа цуг гарья ээжээ гэд араж мэж гарч байгаа бүр жоохон бахта тэрийг сандгийг. Тэгээ цуг гараад араж гэж гараад яг тэр хурлынхын танхим руу орох гэсэн чинь баахан жигсэлтийн дунд ээж намайг би гарнаас нь барихаа мартаад мултраад ээж ороо явцсан байхгүй. Тэгээ би чинь ингээд бүр 1 цаг 2 цаг төөрөөгүй зүр үүдэнд нь бүр уурлаад уйлаад намайг орогчлоо гэл ээж тэгээ тэр чигээрээ мартаал тэгэл ороод ингээд явчих жоохгүй. Тэгэл тэнд бүр айгүй муухай гоцоож исэн тэр шар байгаа үстэй бүр гоцоойгаад хатуураатай бүр тэгжсэн шар яасан бэ гэхээр сүүлд ингээ 10 жил төгсөх үед ч гэсэн ингээ нүдэн ханаад хэвтэн яг тэр хэсэг бодогдох үед шар гоцоод идэгсэн байхгүй. Тавигдааг. Мартаа. Одоо бол тэгж тавигдах байх. Тэгвэл ер нь бол тэр нэг мэдрэмж нь алга болох үе чинь цаг хугацааны асуудал юм шүү дээ. Үгүй. Би бол тэгж бодохгүй байхгүй. Би бол энийг шийдвэртэй холбоотой асуудал гэж бас бодоод байгаа байхгүй. Энийг ийм одоо жишээлбэл би ингэдэг байхгүй. Яг аавын тухай мухай ярихаар би ингээд зангираал явчихдаг байхгүй. Одоо манай заяа бол ер нь бол хадаасны тухай ярьсан зангирч чадна. Зангираал гинэ. Би ер нь нулимс хоол хүн шүү. Хэдүүлэр нь жоо. Нулимс гэдэг үгний энэ үсгийн ч мэдэхгүй. Бидний үгийг хүмүүс голоос нь орж ирээд буруугаар ойлгохоор те хатуураал гоцоогоо зангираал гэдэг. Энэ үгнүүд хэрэглэх нь зүв байхгүй. Яг тэрээр би бол эн чинь нэг юм зангирсан нэг юм тавигдаж чадахгүй байгаа нэг юм балер юм байгаа байхгүй. Ингээд овоорсон те. Нэг юм
хатуурсан бугалцсан бүр ингээд ногоорцсон тийм юм байгаа байхгүй. Угаасаа үнэн. Би бол хүний дотор тэгж боддог байхгүй. Тэгээд би нэг юм яг ингээд нөгөө сэтгэл зүйч одоо би манай нэг багш надтай ярьж байгаад айгүй азар нэг айгүй давгүй багш таарад тэр багш надтай ингээд нэг юм хичээл ордог байхгүй нэг хэдэн 7 хоногийн. Тэгсэн чинь би нэг хичээл орж исэн чинь юу ч үлээд шаал өөрсдөө би асгатал уйлдیں۔ Парк л уйлждیں۔ Тэгэхээр яагаад гэсэн чинь нөгөө ерөнхий том хичээл нь өөрөө яг миний нөгөө аавтайгаа харилцаатай холбоотой хичээл бисэн юм байл л дээ. Тэрийг нь би ингээд яваандаа ойлгож байгаа байхгүй юу? Эхний хичээлээс юу ч ойлгоогүй байжснаа ингээд яваандаа ингээд тавираад ингээд би ингээд тавьж чадахгүй ингээд зураадсан юм аа ингээд би нэг ч нэр тавих хэрэгтэй байж тэгээд ингээд тавьсан чинь ингээд зүгээр перк гэж асууж. Харин тийм ээ. Тэрнээс хойш ер нь одоо ингээд энэ сэдэв мэдэв ингээд над ингээд ийм гашуун мэдрэмж нь байхгүй болсон. Тэгээд би яац юм бэ? Ер нь гэхдээ манайхан би одоо эд зүс болгоноос ямар нэг тийм нэг зуралтай тий? Нэг тийм юм уу? Гэхдээ тийм учраас би одоо энэ дээр ингээд амар амархан уйлдаг болсон. Тэгвэл би бүр ингээд тавирсан үе юм ба шүү дээ. Магадгүй тийм юм шиг байна. Ер нь одоо энэ бас нөө эгоор нь гэдэг байгаа шүү дээ. Аавын тухай мохоо яг би бүр амар юм ярихад хараа би бүр аавыгаа нас барахад нь бойлоог юм чинь. Ингээд мэдгүй сэтгэл ингээд нэг юм жоохон юм зурцсан байсан юм шиг. Ингээд уйлж чадахгүй ингээд байгаадсан. Тэгжээснаа ингээд нэг тавираал яг тэрнээс хойш би ингээд нэг сонин ингээд аавын тухай ярих болгоно ингээд нэг юм зөөлн ингээд сэтгэл нэг юм харуусал маруусал үзий адал мадал нэг тийм юм байха болцсон. Нэг юм мэдрэмж төрөд байхгүй. Чи түрүү кино ярих гэсэн чинь юу ярьлаа? Юу? Ер нь ингээд хүний бие организм ингээд тавирна гэдэг бол бас те их гоё шүү. Тэгэхээр уучлалыг бол тархиараа хийдэг байх гэж би бол бодсон. Тий. Ер нь тэгээд одоо уучлал цаг хугацаа шийднэ. Одоо жишээлбэл тэр тарих энэ гэдэг. Тий. Одоо тэр уучлал юу ч одоо РК-гийн одоо жишээлбэл цаг хугацаагаар л хэмжигдэж гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэрнээс иш маргааш нь тэр хичээл орсон ч гэсэндээ РК-д нэг тийм асуудал үүсэхгүй байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ мэдрэмж нь ингэж нөгөө зөөлөрч ирсэн байна. Бодлоор шууд маргааш нь ч юм уу хичээлээ орсон бол би бүр олон жил ингэж зовхгүй байсан бол уучлал байгаа сте. Цаг хугацаа ганцхан идгээдгүй. Яг цаг хугацаа оролцдог. Тэгээ хувь хүний нөгөө өөрөө өөрийнхөө тэр мөн чанарыг өөрчлөхөд бас орчиж байдаг байхгүй. За жишээ нь би одоо ингээд дүүгээд өөрийнхөө доотлын эмгтэй дүүгээ амар гомдоцсон заяа. Нэг юм алиа муухай хошин зангаасаа болоод дандаа ингээд шоглол те гоч өгдөг зангаасаа те. За ингээд яг ингээд гомдоцсон. Тэнгүүд би дүүгээсээ тэр хүн зур ахыгаа уучлаарай гэж хэлж байгаа штэ. Тэнгүүд тэр хүн яг за гэж чимээгүй. Гэхдээ тэр хүн намайг уучлдаггүй байхгүй. Хизээ уучлдаг вэ гэхээр дараа нь дахиж таарахтаа очрох нь тэр хандлага засч үгүй юу гэдэг байдлаас болоод уучлах үгүйгээ шийддэг байхгүй. Тэгэхээр нөө би дараа нь дахиад уулзахдаа дахиад нөгөө шоолж моолоод ивэл тэр хүн хизээж уучлахгүй. Ер нь уучлалт гуйх үед хүн хизээж уучлдаггүй гинэ. Яагаад гэвэл за энэ хүнийг харъя яах вэ? Энэ хүн энэ зан чанараа дахиад гарах нь үгүй харъя. Худлаадаа л гэж бодож наана бол энэ болохоор яг нэг болоод байгаа процесс биш мэдрээд байгаа мэдрэмжийн тухай ярьж байна. Тийм мэдэр наана бол уучлаа. Зүгээр уучлаа гэж хэлдэг зөө. Гэтэл цаанаа бол харъя да энэ хүн дахиад ийм хандлага гарах нь үгүй харж байдаг. Тэр хүнийг амьдрал замаагдгүй 5 жил 10 жил мото 2 3 жил те яг тэр хандлага засныг нь хараад хүн тавирдаг. Жинхэнэ уучлалдаг байхгүй. Тэгэхээр манай дүү намайг хизээ уучлах вэ гэхээр бас гүнзгий биш үү те. Одоо би дахиж одоо манай дүү хацраа хөдлөгээд байгаа. Манай дүү бол намайг одоо ингэж аахгүй. Наана болонгоо за зүгээр очрахаа ингээ уучлаа гэд. Тэгж байгаа боловч дотроо ингээ бодож исэн л байгаа байхгүй. Одлоо дахиад намайг шоглоно дахиад намайг тэгэндээ гэд. Харин дараа нь дахиад уулзахдаа би тэг шоглохгүй байнгут жинхэнэ уучлчих жоохгүй. Тэ тавирж явах жинхэнэ уйлна. Уучлал гэдэг чинь нарийн ер нь яхаа уучлалын талаар би ч нөө лекц мексик уншдаг байсан. Амьдралдаа бас нэг уучлах одоо боломжгүй зүйлсийг хүртэл уучлсан практикуд бас байгаа учраас яг энэ тал дээрээс жоохон мэдээд байна л да. Тэгэхээр яг бидний гой сэдв бай. Гой сэдв бай. Бидний энэ дээр үл ингээл хамрын самсаа ингээл шархраал ингээл нүд босоол те. Бүх юм ягаал ирж байгаа сте. Тэгэхээр бидний өнөөдрийн сэдв бүл яг өнгөрснөө мартах хуу мартахгүй санжаах уу гэдэг чинь одоо яг манай энэ мизуэн доор хэлсэн юу гэдгээс л хамаарна даа л гэдэг дүгнэлт. Юугийн тэгвэл яах юм мартах юм. Юугийн санах юм. Ер нь бол ингэн санамаар байгаа. Бүгдийг л мартахгүй. Угаасаа бүгдийг санаж байна. Гэхдээ тэндээс мэдрэмжэл хаях хэрэгтэй болчихж байгаа юм. Тэндээс авж исэн гомдол, шарах, би зарим нэг мэдрэмжийг хадгалмаар санагдаад байна шүү дээ. Нэг тийм баг нэг юм үнэртдэг шүү дээ. Тэгээ хадгалаач шүү дээ хэм болчихсон. Гэхдээ юм байгаа энаараа. Одоо тойроос дахиад нэг юм асууя. Баяртай үйл явдал болсон байлээ гэж бодъё. За. Тэг баяр хөөртэй үйл явдлыг одоо тэр амжилтын тэр мэдрэмжийг
хүн хадгалах хэрэгтэй юу? Тэр мэдрэмжийн ч гэсэн мартах хэрэгтэй юу? Баяртай. Одоо гомдол яриаггүй шүү дээ. Тий. Би ихтэй ер нь аль алийг л хадгалах юм байна. Угаасаа хадгалах Мэдрэмжийн үү? байгаа юм байна. Тийм мэдрэмж нь аль аль нь Чи надад арилгаа. Тэгэхгүй бол наа чи бүр аюу гомдолтой яваа юм байна. Гүг ерөөсөө гомдолтой биш. Одоо жишээлбэл ээж хүний хувьд ярихад миний 13 жилийн өмнө төрчөөд байхад чинь би 13 жилийн өмнө төрхийн өвдөлтийг, төрсөн мэдрэмжийг хизээч мартахгүй штэ. Одоо жишээлх юм бол тэр их өвдөлтийг бол яг одоо мэдэрж байгаа юм шиг л мэдрэмжийг бол би авч л байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмж бол хүнд яг тийм нэг Одоо аваад байгаа юм уу? Яа би нэрээ Аваад авахгүй. Харин тийм ээ. Тэр мэдрэмж бол өөр штэ. Тэр бол авах хэрэгтэй мэдрэмж аахгүй. Хүүхдэд төрүүлнэ гэдэг бол айгүй гоё торгон акшн. Хизээж мартагдахааргүй үнэхээр гоё хүүхдэд тэгж хайрладаг. Энэ мэдрэмж өөр ялгаатай тустай байхгүй да. Хүнээс авч исэн тэр гомдол шарахыг яриад байгаа байхгүй. Үгүй, хоёрд ийм боломж ивэл хоёр идэлх үү? Ямар? За ингээд тархин дотроос ингээ файлуудаа хайж олоод бүр сонгоод delete дарах боломж ивэл. Үгүй Бүр ингээд яг тэр нь бүр ингээ уур сургаггүй алга болно. Үгүй би. Бүр мэдрэмжин ч үлдэхгүй, мэдээлэн ч үлдэхгүй, юу ч үлдэхгүй. Тэгэх юм бол Ядаж нэг мегийг ийм үйл явдал. Үгүй юу? Нэгэнд туулаад өнгөрсөн юм чи. яг бүр өнгөрсөн үнийг чи одоо онгоонд орж исэн нэг алдаанаас болоо онгоонд орж исэн. Би нэг юм тэнэг онгоонд орж исэн. Нэг шинэ жилээр хамгийн анхны юм хаастлыг л тэ ингээл хөдөлчихгээл явж исэн. Хамгийн анх 13 4 жилийн өмнө юм уу да. Тэгэл маа дүүнэр чи гитартаа дуулж муулаад би хөдөлгөж нэг л тэр дуулаад ахаар би хөөрөөд хамгийн төгсгөлд дуулчихгүй юу? би дуулсан байхгүй. Тэнгэр талсан ээж гэдэг юм. Шинэ жилийн баяр дээр тэнгэр тагаа миний ээж. Наатаа уушлаа. Тэгээд ийм дуулсан байхгүй. Тэгсэн чинь тэгэл ээж минь дандаа гэл нэг юм ингээл дуулсан нэг согтуу бах. Ууршаа гараал ирсэн цаа. Гараа цангидсан. Гарч ирсэн яг миний хажууд ирсэн нэг гараа май далахт нь дуулж ирсэн би те. Наа гэж. Энэ үнэхээр ичмээр байна. Үнэхээр одоо би айгүй мэдрэмжгүй те. Яг тэр шинэ жилийн баяр дээр тэнгэрт байгаа ээжийн тухай дуулах муулах ямар ч шаардлага байсан. Харин тийм ээ. Үгүй би яг зөвөр гол За зүгээр ингээ. За бид гур сая нэгний бодож өгсөн штэ. Одоо жишээлбэл энэ хүнд ийм юмнууд Устгах юм байгаа юм байна. Тэгэхээр миний боломжийг ав. Миний боломжийг хоёрыг устгаж олно шүү гинэ. Хоёрыг устгаж олно шүү. Гэхдээ яг одоо энийг бол устгах хэрэгтэй байгааз. Айгүй мэдрэмжгүй. Гэхдээ энэний мэдрэмж анханаас уг юм зориг нь юм байсан байхгүй. За ингээд өнөөдөр үнэхээр энэ баяр маяр үнэхээр гоё болж гин. Гэхдээ мэдээж энд бид нэр баярлж байгаа утга учир бидний ээж үлээ. Таны ээж одоо байж чулан байхгүй. Энэ дууг зориулъя. Энэ мэдрэмжгүй үйлдэлийг бол мартах хэрэгтэй тийм ээ. Үгүй наа чи угаасаа яг харахгүй мартах. Гэхдээ одоо энийг мартах ёсгүй байхгүй. Уулна болоо. Тэр мэдрэмжээ би хайцсан. Онгоонд орж исэн мэдрэмж одоо надад нэг актер. Одоо ярихаар авахгүй. Гэхдээ одоо ч өөрөө юу яаж байгаа гэхээр тэрийг санаж яана гэж энийг би жок болгож чадчихжээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт би яаж байгаа гэхээр энээсээ энийг мэдж байгаа учраас би одоо нэг шинэ жил хөдлөхтөө би ингэхгүй шүү дээ. Энийг байг санаж явах хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа идэлмээргүй байгаа юм байна. Идэлмээргүй байна. Би бол идэлмээргүй байна. Гэхдээ би саяны энэ үйлдэлийг устгачлаа гэж утгах те. Айгуул дахиад ээжийн тухай дуулж магадгүй. Туссан байхгүй болсон юм чи дахиад дуусгах юм байна та тий. Эрка болол мартах гэдэг юм тий. Харин юу лээ бодоол байна. Байгаал баг. Надад бол би бол байдаг л гэж боддоо шүү дээ. Би тийм хүн нэг тийм яг нэг тийм нөлөөгүй айгу баг муу нөлөөтэй тийм дурсамж бол байдаг л баг гэж би бодоод байгаа байхгүй. Одоо тэгээд хин очроос хэлээд нь штэ. Тэр чин одоо муу нөлөөтэй дурсамжаа ч гэсэндээ хүн санджаах хэрэгтэй, мэдрэмжийг нь мартчихаа дурсамжаа бол санджаах хэрэгтэй. Ингэснээрээ ирээдүйд тэр муу дурсамжаа дахиж бүтээхээс өмнө өөрөө өөрийгөө аргамжих боломжтой л гэдэг байгаа байхгүй. Би тэрийг санахгүй байсан бүтээхгүй дахиж. Мэдхгүй. Хүн ер нь бол одоо нөгөө юу яаж болохгүй штэ ам гарч болдоггүй байхгүй. Би тэгтээ нэг юмыг мартсандаа одоо хүртэл харамсдаг байхгүй юу? Тэр зүүдэндээ би тэр их алтыг одоо хаана тэрийг санжижсэн бол би одоо олчиж байгаа байхгүй юу? Тэр чинь авч явах гэдэг байгаа байхгүй. Энэ сансрын энэ хавьяас гэдэг. Сансрын энэ хавьд байгаа. Энэ Нэрцэнкагийн энэ урдруул байсан. Тэгээ цемент би шороо гэдэг. Энэ хавьд байгаа. Шороо байсан. Тэгэхээр одоо тэр лүгээр явахаар шороо биш байхгүй цемент байгаа байхгүй. Тэгэхээр би дээр нь цемент цутгацсан болов ухаад үзүүл яадаг бол гэж бодоод байгаа байхгүй. Би яг тэрийг нам санаж ирсэн бол манай энэ сайхнаа найз бас сайхнаа найз айгүй буруу юм битсэн байна. Найзгаа хин сайн мартан тэр сайхан амьдрна гинэ.
Тэгэхээр одоо гүзээлцэн. би гүйдэ гүзээлцэг юм хэрвээ бид нартэй мэтгэлцмээр байвал мэтгэлцээний манай энэ чинь бас юу штэ. 9086 1045 дугаар руу залгаад ороод ирээ гэж би бас өөрөө чинь хэлээд байгаа штэ. Дараа нэг бас том өрөөнийхөө яг энэ дээр бас суулгаж байгаад мэтгэлцсэн бол гоё л байж Тийм штэ. шүү дээ. Том өрөөнийхэн бодонд бол би дараагийн Уриалгаа шүү. зочин урьж байгаа, Тий, зочиг зочин урьж болоод байгаа. уурах болно. Тий. Тэгээд энд бол хин нэгний 100% зөв гэсэн үг биш. Том өрөөнд яригддаг нас насны хүмүүсийн хүсийн хүмүүсийн л ярьдаг асуудал гэсэн үг байхгүй юу? Тэгээд энд хин нэгний 100% зөв биш гэдгээрээ манай том өрөөний онцлог байгаад байгаа. Тэгээд бүгд өөр өөрийн гэсэн бодолтой, өөр өөрийн гэсэн санаа сэтгэлтэй хүмүүс учраас өөр өөрийнхөө мэдрэмжийг л хуваалцаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг одоо сонсож байгаа та ч гэсэн бидэнтэй холбогдож чадаагүй байгаа ч гэсэн дор бүрнээ за яг штэ ингэсэн штэ тэгсэн штэ ихэд ингэсэн штэ гэд яриад явж байхыг үгүйсэхгүй. Би муухай мартамхаа аахгүй юу? Ярээрэ гэж бас хүсэж шүү. Тэгээ би- 986 1045. Тэгээ би түүх амар ярих дуртай. Ингээд одоо дүүнэр хүмүүнэртэй ингээл энэ тэнд болсон юм а ярина штэ. Тэгээд зарим нэг баримтыг буруу хэлнэ. Машин дотор ихнэр битээр хоёлаа байсан гэл ярина. Ий баримтаа. Тэгээ тэнгууд манай ихнэр үгүй бид 3 байсан гэдэг нэг хүний нэр нэмнэ. Манай ихнэрийн сандаг заяа. Миний энэ мартдаг хоёр ингээд ярианы ирчиг сулруулад байгаа байхгүй. Би ингээд яг гол түүхтэй ингээд орцсон явж идэл те. Хажуунаас ингээд мэдээл нэмэнгүүд мартаа надчих байхгүй юу ярьж ирсэн. Тэгэл жижигэрч байгаа. Тэгтээ заяа. Чамаг яг юм ярьж байгаа чи хажуу чи ингээд хүн ингээд жон гэдгээр амар тэмэгтэй. Манай найруулагч бас яг нэг юм дахиад нэг өнцөг гаргаж ирж байгаа. Энд дэр нэг юм үзье би хэлэх гэжсэн шүү манайхаа. Юу гэхээр гэж хүн үргэлж суралцаж өөрчлөгдөн шинжлэгдэж байдаг. Гэхдээ хэн байсан хаанаас эхэлснээ хязгаарч мартаж болохгүй. За энэ дээр би түрүүнд юу гэж хэлэхээс эго орох гэдэг байгаа байхгүй. Ирээдүйд эго орохгүй байхын тулд өмнө нь юу хийжсэн бэ гэдгээ би байнга санах хэрэгтэй байхгүй. Би өнөөдөр одоо ингээ комеди дээр хаач одоо ингээ боддоо шинэ open maker ингээ залуучууд малуучууд би хинээс шинэлэг гарч ирж байгаа залуучуудаас даруухнаар ингээ суралцах шийдэг. Та нар би та нараас өмнө хэдэн жилийн өмнө байсан гэдэг хандлага гаргадаг. Яагаад суралцж идэг гэхээр нууц нь одоо энэ дэр бичсэн байгаа байхгүй юу гэхээр би өмнө хэн байсан бэ те би хаана амьдарч исэн бэ гэдгээ би бас байнга санаж идэг байхгүй. Тэнд байгаа мэдрэмжийг те одоо яг тэр нэг гудамжинд ханаад яг би чи хэцүү байсан шүү дээ урцсан тоноод тэр байсангийг хэцүү мэдрэмжийг хайцсан. Гэтэ тэнд байсан дурсамжаа бол мартахгүй байхгүй. Би тийм байсан шүү гэдгээ санаж байгаа нь эго орохгүй байх хамгийн үндсэн. Энийг ер нь хүн сурдаг болоо ер нь. Яасан? Мартаж сурдаг болов. Гэхдээ мартах ч юу байх вэ одоо яг мартах ёстой юм а мартаад санах ёстой юм а санахаар Би ер нь бас мартахыг хүссэн зүйлээс мартах юм байна. Хош ер нь амьдралдаа ингэж байгаа юм ба. Одоо бас нөгөө дөрөвний ирэхээ би буцаагаад авчихъя. Хэн мартах гэдэг юмыг сонголоо. яриач. Хэн мартахыг сонголоо. Би Ер нь ингэж байгаа шүү. Хүн хизээч амьдралдаа болсон онцгой бүх процессыг хизээч мартахгүй. Хэрвээ чи мартаж байгаа бол жоохон сэтгцэн эмгэгтэй болж байгаа гэсэн үг заяа. Тэгэхээр тэр мартмаар байгаа байхгүй. Тэр үгүй тэнд байгаа мэдрэмжүүдийг март санах хэрэгтэй болоод байна шүү дээ. мэдрэмжүүдийн яг дотоод юугаараа эдгэрч мартаж байгаа байхгүй. Чи одоо тийм үйл явдал дахин болсон чи шаарлахааргүй юм сэтгэлийн дархлаатай болцсон. Би юм мартах юм байна. Чи мартаараа. Тэрийг яриач. Үгүй ярихгүй. Чи өчид чамд нэг юм байна. Өчигдрийн үсээ март. Надад нэг юм яг хаа энэ одоо би ярихаар ичдэг юм л да. Гэхдээ тухайн үед бол би амар ичээс нэг үйл явдал байдаг байхгүй. Би нэг хичээлдээ явах гэсэн чи ээж нэг яг ингээл өдрийн цай бэлдээд ингээд намайг нэг өдрийн ээлжтэй би яаж байгаа. Явах гэсэн чинь ээж хүү ижээ яваачаа гэдэг. Ээж яг гамбар харж идэг байхгүй. Ижээ яваачаа гэсэн чи би үгүй амчихгүй гэж цүнхээ аваад гараад гүйдэг байхгүй. Тэгэл гүүгээ сургууль дээр ирэл суугаад би ч яаж нэг юм сонио хавц шиг зүг барьдаг байсан. Тэгэл сууж исэн хичээлээгээл. Тэгсэн чинь яг завцарлагаанаар манай ангийнхан босоол ингээл үүмүүлээл ингээл угаасаа тэгдэг штэ 10 жил чинь. Тэгэл босоол нэг нь минийхэн цүнх мөгийг онгоолгоол ингээл. Тэгсэн чинь яаж яг нэг нь миний цүнхийг онгоолгоод таардаг байхгүй. Хоол. Хонгоолгосон чинь тэр дотор ээж гамбар хийцэн байдیں۔ Намайг идэж амжаагүй гарч байгаа болохоор ээж хөргөө амд намайг хизээ идэх чинь буу мэд. Ядж байхад хийснээ ч хэлээгүй. Тэгээ би тэр чи байгаагийн ч мдэггүйсэн чинь манай ангийн нөхд миний зүгийг гаргаад ингээд шидсэн чинь Бөөн гамбар. тэндээс ингээд нэг гамбар ингээд гулсаа шалан дээр унд. Гулсаад ингээд багшийн тэр урдл руу ингээд нэг гамбар ингээд шалан дээр гулсаал. Йоо энэ хэний гамбар вэ гэлдэг чинь. Миний гагилтэй ш одоо юу юм бэ? Тэр үеэ санахгүй санамаар байгаа юм уу? Үгүй зүгээр л тухайн үед ингээд нэг хүүхэд байсан болоод ч тийм юм. Одоо би бол баг аваа шууд идэн нэрээ. Аха. Тухайн үед л би хөтлөөгч чижсэн байхгүй. Тэгээд би ямар тэнийг интергаал та. Тухайн үед ингээд баг ээж баг үзий ядаал те. Тиймэрхүү юм байдаг байхгүй миний бодлоо. Нэг юм шал хэрэггүй.
хүн одоо жишээлбэл яг энэ мартах гэдэг одоо жишээ юу өгж штэ боломж өгж штэ тэр үедээ яг иймэрхүү зүйлүүдээ л яхав нэг заримдаа нэг онгоо олж исэн те нэг эвгүй байдалд орж исэн ийм үеэл мартыг гэж ярин заяа. Тэрнээс ш өөрийнхөө амьдралд тохиолдож исэн чин үнэн одоо зүйлүүд байгаа дээ штэ. Яг нэг өөрөө туулж гарсан зүйлүүд байгаа дээ. Тэр зүйл нь сайн ч байсан гэсэн муу ч байсан гэсэн хүнийх мартыг гэж хүсдэггүй. Гэхдээ яг одоо жинхэнэ очрыг хэлдэг шиг мэдрэмжэл мартаад яг түүнээс авсан сургамжаа болвол хизээж хүн мартахыг хүсдэг. Зарим хүний надад онцгой зан гаргасныг би мартчихвол амар юм шиг болно. Үгүй юу? Үгүй. Мэдрэмж тэрнээс ч гэсэн чи ямар мэдрэмж авч ирсэн юм? Тэр мэдрэмжийг мартчих. Тэгэхээр чи одоо хүн угаасаа л тэгдэг, тиймэрхүү зан гаргадаг те. Тийм хүмүүстэй дахиж би таарахад дахиж би тэгж гомдлоо шаарлахад ах шаардлагагүй юм байна уу? Тийм хүмүүс санаа тийм асуудалтай байдаг. Ингээд яг тэр хүмүүс санаа тийм асуудалтай байна. Ухаан явчих واخхой. Гэтэ тэр л хүн тим зан гаргасан бол яах вэ? Өөр хинтэй ч би тим хүнтэй таараагүй үл яах вэ? Тэгвэл яах вэ тэгэл. Боломжтой. Тий. Тэр хүн ямар зан гаргасан би гаргаад өгье л дээ. Хэлээд өгөө. Хайр зү. Хоёр дахь хүн болгоод өгье л доо. Тий. Яах юм бэ? Хэлмээргүй нэ ичээд байна гэсэн. Нэг хүн нэг тэм нэг ичмэр юм аа нүдний улаа юм бэ. Энэ ийстэ балаас идэв байсан. Яг ер нь яг өнгөрснөө ингээд мартахгүй байдаг хүн угаасаа. Гэтэ хит мартахгүй нарийн юм чинь өөрөө хам шинж өвчин гэдэг ч тус те. Бүр деталь юмнуудыг санаж идэг бүр нэг те. Тэр бол ер нь хит санах чинь өвчин хит мартах чинь бас өвчин болоод байгаа байхгүй. Мартад санах өвчин гэдэг байгаа штэ те. За энд болохоор Давсрын баяр маань туулж гарсан амьдралаа мартах ёсгүй гэсэн байна. Ер нь бол тэгэл хүн туулж гарсан амьдралаа бол мартдаггүй штэ. Мартъя гэж хичээсэн ч мартагдахгүй үед байдаг. Мартъя гэж бүр ингээд гэсэн чинь мартагдахгүй л байгаа байхгүй. Тийм учраас яг нэг инээдтэй зүйлүүдээ яг тийм нэг онгоо болж исэн зүйлүүдээ нэг өдөр тутамд амьдралд нэг тохиолддог нэг тиймэрхүү зүйлүүдээ л нэг мартна уу гэхээс ш. Яг амьдралын даваа нухчааг бол яг туулсан бодит зүйлээ хүн нэг мартаад идэв дөө. Ер нь яг одоо ингээд хамгийн нэг надад бол нэг юм даваа тал болчиход байгаа байхгүй. Одоо ингээд амьдралд гаргасан алдаануудыг хүмүүс ингээд зарим одоо хувь хүнийхээ шинжээс хамаарат олон жил өдөр ингээ санаа яваад байдаг те гониглаад бодоод мэдрээ яваад байдаг хүмүүс гэж үүдэг. Ялангуяа нэг жок хүчж байгаа, онгой болгож байгаа те комеди хийж байгаа хүмүүс бол айгүй даваа тал байдаг. Яадаг вэ гэхээр одоо ингээд ямар нэгэн алдаа гарлаа. Магадгүй би бүр ингээ сошиалар нэг алдаа бүлийдүүлээ гэж бодъё. Хизээш мартахаараагүй те. Гэтэ тэрийг жоохон хэсэг маш богино хугацааны дотор комеди болгоод эргүүлэх боломжтой. Тэгэл тэр дгсэн штэ тэр гэсэн. Тэгэхээр нөгөө комедиан хүн нөгөө нэг амьдрал тохиолдсон алдаануудаа араа хөгжилтэй талаас нь олж хардаг болчихдөг юм билээ ер нь. Гэхдээ харин комедиос харин тэрийг анзаарсан. Тэгэхээр хоёрыг би юу гэхээр манай нөгөө даваа гараг болгон болдог оперт орооч. Би бол орно шүү. Өнгөрснөө бүгдийг нь мартах хэрэггүй. Харин урагш шалгахад цаад болж байгаа зүйлүүдийг тавьж явуулах хэрэгтэй гэсэн байна. За эндээс асуумаар байгаа яаж тавьж явуулах вэ? Мэдрэмжэл тавьж явуулах гэдэг шүү дээ тийм ээ. Зөв биз дээ. За яаж вэ? Туршлагаас авалцаарай. Би бол мартъя гэд ч юу ч мартдаггүй. Бүр хүүхэд байсан үеэч санаж л байдаг. Цаанаасаа юм мартдаггүй өгөгдөлтэй гэж манай ээж бичсэн байна. Үшин дууны үг бичсэн. Мартъя гэд мартаж чадахгүй юу. Манай нэг юм сонин дуу. Энэ бас зарим зүйл дээр нэг андуу ингээд санчдээ штэ. Тэрийг ингээд үгүй гэж хэлэхлээр бүр ингээд бид хоёрын оронд яг тийм аргаан болдог байхгүй юу? Ээж бол одоо ингэсэн гэдэг. Чи болохоор яг санчаад идэг. Манай ээж би ч юм бол ээжийнхэн бүр яг ингээд толиод тусгалахгүй юу гэн. Тэгж үгүй гэж чирээдэг байхгүй юу? Маялаад гараа хаш. Ээж мэжтэйгээ маргаад байгаарай. Маялаад бол ээжигээ яхаарахгүй би бүр таны толиод тусгалахгүй юу? Гэтэл бүр ингээд харин тийгээд үгүй гэж чичрээд байгаа нь ингээд юм санахгүй байгаа гэж шинжээл гэсэн үг. Тий. Та урнаагч та мартын байлээ. Тэгээ тэрийг шал буруу сандсан байлээ. Гэтэ манай ээж амар санд юм уу? Айгуу санд. Факт нэр хот. Юу? Нүдэн ээжигээ төсөөл. Бүүе гадаад чи тасгүй ховстод яах гэж юм бол нэг юм цогцолох гэж юм болоо гэж явсан шүү дээ. Америкт байгаа тий. Ховстод нэг чилаач нэг ховст гаргаар хүмүүсийг уйлуулад байдаг шүү дээ. За нүдэн нараа. Би ер нь ховстуулахгүй байлаа дөө. Үй ямар сони юм бичиж нэ нараа. Хүний ихнэр хүн ийм юм бичиж шүү дээ. Байгалийн жамаараа мартаад байна гинэ. Гэхдээ тийм. Саяхан баг ангийнхаа хүүхдүүдтэй уулзсан. Багын найзыгаа огт санахгүй байсан гинэ. Гүн чи байгалийн жам гэдэг чинь насны онцлогоороо бас
Хоёулаа ингэж яасан гэд яриад ахаар нь ааха гэж байжсэн гинэ. Хөөш ер нь ингэж байгаа байхгүй. Тэгээ ингээ цаанаасаа ингээ хүн ер нь яг ийм цаанаасаа ингээ бурхан те яг юугаар нь бүтээгчж байгаа байхгүй. Хүн яг ингээл 40 мөч шахаад ирэхлээрээ те. Одоо шаналаад яах вэ? Мартаж игэлгээд нэг юм хөгшөрхөөр нэг зарим юм. Насандаа бас биш заяа. Насандаа бас биш заяа. Одоо ийм байгаад байгаа. Өчтөр манай найз жишээлх юм бол нөгөө бүр нэг хуучны зургуудыг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр зураг нь 2011 оны зураг байгаа. Тэгээ манай дүүнер мөнрийн зураг байгаа байхгүй юу? Би тэнд байхгүй. Тэгсэн чи юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхэлэр чи байхгүйсэн чамаг байхгүй ингээд төрсөн өдөр тэмдэглэсэн дүүгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн гэдэг байхгүй. Би бүр тэнд чинь бүр гайхаад тэгээ дүүргээ явуулсан чинь үгүй би тэрийг санахчгүй байна. Тэгээ дүүргээ явуулсан чинь маа дүү хэзээ ингэж явсан гэвээс бас гайхаад байгаа байхгүй. Тийм юм юу болсныг санахгүй байна. Тэгэхээр энд чинь тийм нэг 40 хүртлээ гэсэн зүйл бол бас байхгүй. Тэр юу яатсан юм шүү. Ээж чинь зүгээр нэг тийм хиймэл зураг гаргаад ирсэн юм шүү. Та нар ерөөсөө гээд ах чинь дүү найз гээд ах чинь дээ. Танаа найз чинь хуурамч зураг гаргаад ирсэн юм шүү. Тэгээ дараа нь яг мэдээж чинь бүр нэлээд шавхчиж нөгөө нэг бүр саун мөргөө гэдэг. Ухаж нэрэ тэр юм байна, тийм юм байна гэж ингэж санаж байгаа зүйлүүд. Ер нь тэгээд одоо мартах гэдэг чинь заримдаа амьдралдаа байгаа юмнуудаа мартах нь сайн гэд бодоод үзчих юм бол те бид нар коронавирусыг бол одоо магтах хэрэгтэй болчихж байгаа. Одоо бүр энэ чи урна агч айгуу гоё юм бичиж байна. За. Үгүй л дээ. Чи бол өчигдрийн юмаа сандаггүй. Яг ийм зэрэг гаргадаг. Гэхдээ ээж нь зөв шүү гэж. Ачаад алгаад яа за. Йоо. Урна агч бол яг хэлж штэ. Чи бол өчигдрийн юмаа сандаггүй. Би бол бүгдийг сандаг. Тий. Хайр юу байгаа. За. Гэтэ яг энэ хэлдэг нь яг би байгаа. За одоо энийг санахгүй зэ. Өчтөр хэдүүлээ яг энэ хөтөлтөнд хэдүүлээ сууж ирсэн. Зайцгаар юу хийсэн штэ. Эрка очроо хоёр лээ. Харин тийм байгаа. Тийм матамхаа юу те. За монголчуудаа тэгээд манай дээр өнөө заяаг бас би тэгтээ бодож байна. Заяа маяа бол баясагийн эсрэг бүх фактуудыг бол бүгдийг ингээд он сар өдөр хоног цаг минутаар тийжилж байгаа. Бага штэ. Тэгээд яг маргаан гарах үедээ хэрвээ түүхс өгөхүүл энэ төргээ те. Харин тий эмгтэй хүмүүс харин тэгдэг те. Харин тий танаа ихнэр ингээ битсэн байгаа би гайхаад байгаа байхгүй. Гэхдээ нөхрийнхээ хийсгүй эн чинь олонгод манай найзтайгаа холбоотой юм уу бит. Энэ найзтайгаа ангийнхантайгаа холбоотой юм уу мартаад байгаа байхгүй. Наадтай холбоотой юм бол мартахгүй шүү. Баяж байгаа байхгүй. Яг ингээл дараа нэг маргаан гарвал авдраасаа уудлаад энэ байна гэдэг. Ярмаар гэдэг. Энэ байна гэдэг. Тэр хүн нөгөө нэг мартах хүссэн юм аа мартаад санахыг хүссэн юм аа сандаг л ах. Нэх амар тэрэн дээр мэдрэмж гэж бид нар яриад байгаа шиг ингэж цензурлаж чадахгүй учраас хүн зүгээр өөрийнх нь бодол оюун санаандаа яг тийм нэг өөрөөсдийн гэсэн тохиргоогоо хийгээд тэгээд тухайн зүйл дээр мартах санах зүйлүүдээ мартаж санаал явж яадаг байх. Тэгэхээр энэ дээр нэг гэтээ яг нэг ярьдах асуудал л та. Энэ яг нөгөө нэг шийдлэггүй юм сэдв болчлоо. Яг надад нэг юм санал байгаа байхгүй. Дараагийн үн дээр одоо манай энэ сайхны мэтгэлцээний нэг юм холбооны тэргүүн хүнийг те суулгаад би одоо нэг уучлалын талаар мэтгэлцмээр байгаа байхгүй. Яа. Хоёр шүүгч ийн. Зүгээр те уучлалын талаар ингээ мэтгэлцмээр. Гуруула дахиад нэг уучлалын тухай сэдв оруулж ирэл оруулж ирмээр. Энд чинь айгүй өргөн хүрээтэй сэдв байхгүй. Уучлал дотор ч маш олон ялгаанууд байна. Тэр үнцэг бол таалагдлаа. Олон үнцгүүд байгаа. Тий. Яг үнэхээр би сонгогч одоо мартаж болдог бол тэр мэдрэмж нь мартагдаад тэр факт нь үлдээд ивэл зүгээр л юм байна тий. Тий чи чам таалагдж байгаа нөчөөхөө ярьсан гэсэн шүү. За цаана зөндөө байгаа. Comedy нэг юм гой санагдаад байхгүй юу? Comedy-чдийн нэг юм анзаарэгддэг надад юм давуу тал нь. Шууд тайзан дээр гарч н өөрийгөө ингээ хүмүүс ингээ хараад энэ ямар мохо бүдүү юм бэ тэргээ ботцсон байдаг шүү дээ. Хүн ингээл ингээ ухамсаргүй. Гарч ирэнгүүт шууд тайзан дээр өөрийгөө тийг шууд хэлчингүүт нэг сонь ингээд одоо юу гэдэг тий. Би амар царай муутаа гэж хэлчингүүд хүмүүс ингээд царай муутаа да гэд ингээд шаал чадхаар болохоо болж өөрийнхөө сул талыг ингээд давуу тал болгож юм дасгал хийгээд байна. Харт өгөө чингүүтэй нэг сонь хараа гэхээр нэг сонь одоо жишээ нэг мангар том бүдүүн гарч ирсэн ээ. За тийм ээ би бүдүүн тийм ээ. Би тэгтээ зундаа хүмүүсийг заримдаа сэрүүцүүлж сүйдэрлдэг гэдэр гэл те. Даваа тал ингээд хошгиноо явчихсан. Одоо жишээлбэл би өөрийгөө одоо хошгинж болно шүү дээ. Би бол одоо царайлаг гэнтэр гэ те. За тэгэх юм бол чулуу шидэж шүү. За бид өнөөдөр өнгөрсөн дөө гэдэг сэдвийн хүрээнд ярилцахаасаа гадна өнгөрснөө мартах ёстой юу, санах ёстой юу гэдэг санал асуулгыг хүргэсэн. Үүнд өнгөрснийг мартах ёстой гэдэг дээр 43%, харин санах ёстой гэдэг дээр 57% саналтайгаар өнөөдрийн санал асуулга маань энд хүрээд өндөрлөж байна. За Аюка Бямба маань яг үнэ мартах ёстой юм албаар мартдгаа гэсэн бол Батмандах Цэрэн Хойдон маань санах л ёстой юм шиг санагдаж байна гэсэн комментуудыг хүргэсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярьсан сэдвийг та ч гэсэн том
өрөөндөө яриараа. Яриараа. Бас нэг ярих сэдв гаргаж ирсэн болоо гэж бодож байна. Ингээд энд хүрээд харин манай том өрөөний хаалга хаагдаж Тийм байна. ээ. Радиогийн 1-р студийн том өрөөнд Эрка очроо заяа найруулагч Мезо ажиллаа. Мөн бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Маш Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Бидэнтэй хамт байгаарай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.